открывая беседу экспертов. Хилцүүлгийг нээж үг хэлсэн улаан үдийн шинжээчид Бряд улс 2017 оноос хойш Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож эхэлсэн нь бүс нутагт хөрөнгө оруулалт татах чухал хэрэгсэл болсон гэдгийг онцоллоо. Форумын хүрээнд зохион байгуулсан гэрээ хилцээрүүдийн ачаар бараг 600 тэрбум рублийн хөрөнгө оруулалт татаж чаджээ. Гол төслүүдийн дунд сургууль, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын ажлууд багтаж байна. Энэс гадна бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ч дэмжлэг үзүүлж байгаамаа. По линии креативных индустрий. Бид ерөнхийлөгчийн санаачилсан Орос орон боломжийг бий болгодог орон төсөлтэй хамтран ажиллах гэрээнд гар үсэг зурсан. Энэ сан идэх санаачлагтай хүн бүрийг дэмждэг. Боловсрал, хөгжүүлэлт, грантын санхүүжилтгээд олон чиглэлээр ажилладаг. Манайд авьяастай бүтээлч хүмүүс маш олон бий. Тэд багахан дэмжлэг авбал өөрсдийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой. В ходе телемоста был Телегүүрийн үеэр аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх хэдийн төлөвт мөн анхаарал хандууллаа. Тухайлбал Улаан-Уд, Курмкан, Новый Уян чиглэлийн автомобиль шинжлэх асуудлыг хэлэлцэв. Алексей Цэдиновын мэдээлснээр энэхүү төслийг Автобан компанитай хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа аж. Төлөвлөгөөнд байгаль нуур руу чиглэх автомобиль шинжлэх, ачаалал ихтэй хэсгүүдийг өргөдгөх, гүйцэж төрүүлэх зурвас болон зам дагах үйлчилгээний зохицолборууд байгуулах зэрэг ажлууд багтжээ. туристического потока. Аялал жуулчлал өсөхийн ирээр автобус болон хувийн автомашины тоо эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Также во время телемоста Телегүүрийн үеэр мөн эмийн хангамж, кино урлаг, соёлын хөгжлийн асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын санал нэгдсэн байна. Тэдний үзэж байгаагаар өнөөгийн сорилттой нөхцөл байдлыг үл харгалзан Брядийн эдийн засаг тогтвортой өсөж байгаа бөгөөд тус форумын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь эх олон 10 жилийн турш иргэдийн амжиргааг дээшлүүлэх бат бөх суурийг тавьж байна. Парк имени Орешкова Орешковын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн энэ өдөр спорт, өв соёлын баярын урамсгалд умлаа. Энд уламжлалт наадан сурах арабан наадам эхэлж, спортын өрсөлдөөн үндэсний өв уламжлал, урлаг соёлыг нэг дор нэгтгэв. Наадамд хүрэлцэн ирсэн зочдыг дуухуур, бүжиг наадам баясгаж байлаа. танцами и песнями. Өнөөдөр бидний хувьд онцгой сайхан өдөр тохиож байна. Төмөр замын дүүргийн уламжлалт, соёл, спортын наадан сур арван баяр болж байна. Сүүлийн 3 жилийн турш хүүхдийн багууд болон хувийн төрөл дүрсдэгчийн оролцоотой зохион байгуулж ирсэн. Энэ жилийн баярыг Улаан-Уд хотын 360 жилийн ойд зориулж байгаагаараа онцлогтой юм а. На одной половине парка Цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэгт бүх барилдан, шагаан харваа зэрэг үндэсний спортын төрлүүд өрнөж байсан бол нөгөө талд нь хүүхэд багшуудад зориулсан танин мэдхүүн болон хөгжүүлэх хөтөлбөрүүд ажиллаж байлаа. Бяцхан зочид онгоцны загвар өгсөрч, замын хөдөлгөөний дүрмтэй танилцсан цагийг сонирхолтойгоор өнгөрүүлжээ. Сур харвах ямар вэ? Тажвэ. Хамгийн ихээр юу таалагдав? Ну, мне понравилось больше. Надад болт хийж сургаж үзүүлсэн нь их сонирхолтой байсан. Еще, когда я собирал Бас калаш автомат буугсарч үзсэн. АКР. Ямар санагдав? Тажвэ гоё. так весело. Ийхүү төмөр замын дүүргийнхэн зуны ихэнх сарыг болон сур харван наадман хөгжилтэй идэвхтэйгээр угтан авлаа. В районе. Харин Брядийн нийслэл Улаан-Удын Октябрийн дүүрэгт сур харвааны баяр мөн адил өргөн дэлгэр болж өнгөрөв. Хотын олон зуун иргэн хүчтэн бүгчүүд мэрэгэн харваачтай дэмжиж ардын хөгжмийн аялгау сонсон шагаан наадамд оролцохоор хүрэлцэн иржээ. Энэ удаад голдуу насанд хүрсэн туршлагатай тамирчид хүч сорьсон байна. Энэ бол зүгээр нэг спортын тэмцээн биш. Бряд түмнийг нэгтгэдэг уламжлалт дөрвөн спортын үнцэн ард түмний эв нэгдлийг дахин харуулдаг баяр юм а. Өнөөдөр бид хэр зэрэг нэгдмэл ялалтын төлөө хамтдаа зүтгэж чаддаг ард түмэн болохоо харуулж байна. Мөн бүх барилдааны төрөлд сүүлийн 3 жилийн дараа анх удаа насанд хүрсэн бүгчүүд хүч үзсэн нь наадмын онцлог үйл явдлын нэг болжээ.
Без внимания... Үндэсний бурайд номын харвааны тэмцээнч үзэгчдийн анхаарлыг ихэд татлаа. Би бурайд соёлтой хайртай, үндэсний зурагч сурдаг. Харин бурайдын уламжлалт спорт надад үргэлж урам зэрэг өгдөг. Хүмүүс үндэсний хувцас өмсөөд бурайд нумаар харуулж байхыг харах үнэхээр сайхан санагддаг. В этом году Энэ жилийн наадмыг Улаанбаатарт байгуулагдсны 3 жилийн ойд зориулсан юм. Алена Михалева, Золото Галсанов, Доржи Чидопов. Новости дня. Байкальская нерпа. Байгалийн хав бол байгаль нуурын хамгийн алдартай бэлэгдлийн нэг төдийгүй. Дэлхийд дээрх цорын ганц цэнгэг усны хав юм. Гэвч энэ амьтны амьдралын олон зуун нууц өнөө хүртэл эрдэмтдийн хувьд бүрэн тайлагдаагүй хэвээр байна. Тиймээс шинэ мэдээлэл цуглуулж судалгаагаа өргөжүүлэхээр эрдэмтэд байгаль нуурыг тойрсон томоохон экспедицэд морджээ. Судалгааны баг нуурын өмнөд хэсгээс аяллаа эхлүүлэн ойлгон арлыг дайран хойд бүст хүрч улмаар зүүн эргээр дамжин буцах маршрутаар ажиллах юм. Манай хүрээлэнгээс 7 судлаач энэ удаагийн судалгааны аялалд оролцож байна. Хүн бүр өөрийн гэсэн чиглэл хариуцсан ажилтай. Мэдээж бага бүрэлдэхүүнтэй ажиллаж болох байсан ч ингэвэл судалгааны ажил илүү төвөгтэй болох байлаа. Судлаачид хавын тоо толгой, үр төл, хоол тэжээлийн онцлог болон сүргийн эрүүл мэндийн байдлыг наривчлан судална. Энийн тулд хавнаас цус, үс ноос, мөн усан дор чиг баримжаа олоход тусалдаг мэдрэмтгий сахал буюу вибрисийн дээж авах аж. Мөн байгалийн хавын тархалт амьдрах орчны наривчлсан зураглалыг гаргах зорилготой. Энд орчин үеийн технологи ашиглах бөгөөд дор хаяж 20 хаванд хиймэл дагуулын дамжуулагч төхөөрөмж суйрлуулах юм. Ингэснээр тэдний шилжилт хөдөлгөөнийг хянаж нуур доторх нүүдлийн талаар урд өмнө байгаагүй дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж бүрдэнэ. Бид серологийн шинжилгээ заавал хийн. Ковидын дараа хүмүүс энэ ойлголтыг илүү сайн мэддэг болсон. Өөрөөр хэлбэл хав амьдралынхаа туршид ямар өвчин тусаж байсан, ямар халдвар авсан, дархлааны тогтолцоо нь хэр сайн ажиллаж байгааг тодорхойлно. Мөн бактериологийн шинжилгээ хийж дархлааны ачааллыг хэрхэн даван туулж байгааг үнэлнэ. Өмнө нь байгалийн хавын үндсэн судалгааг Ушканины арлуудад хийдэг байсан. Энэ нь хавын хамгийн том сүргэлэн амьдардаг газар юм. Харин энэ удаа эрдэмтэд байгалийн өөр бүс нутгийн хавуудыг харьцуулан судалж, сүргийн бодит байдлын талаар илүү бүрэн дүрэн зураг гаргах боломжтой болж байна. Судалгааны нэг хэсгийг нисгэгчгүй төхөөрөмжөөр хийх бөгөөд агаараас амьтдын тоо толгой, зан төлөв болон амьдрах орчны нөхцөлийг үнэлэх юм. Хавын эрүүл мэндийн байдал нь зөвхөн нэг амьтны асуудал биш. Энэ нь байгаль нуурын бүх эко тогтолцооны нөхцөл байдлыг хэлтэгдэг чухал үзүүлэлт юм. Учир нь хава хүнсний хэлхээний дээд түвшинд оршдог тул бусад амьтан ургамлын аймгийн байдал түүнд шууд нөлөөлдөг. Судалгааны аялал дор хаяж 25 хоног үргэлжлэх бөгөөд цуглуулсан мэдээлэл нь байгалийн хавыг хамгаалах шинэ арга хэмжээг боловсруулах, нуурын эмзэг эко тогтолцоонд хүний үйл ажиллагааны үзүүлэх дарамтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм. Байгалийн хавын нууцыг тавилах энэхүү судалгаа нь зөвхөн нэг амьтныг бус дэлхийн хамгийн цэнгэг усны нөөц бүхий байгаль нуурын ирээдүйг хамгаалах томоохон алхам болох юм. Специально для программы новости. Төрөлхийн хөгжлийн онцлог Даниэль Шишмарёвын тулааны уралгаар хичээлж спортын оргилдох тэмүүлэх хүсэл мөрөөдөлд нь саад болж чадсангүй. Тэрээр 9 настайдаа самбогоор хичээлэхээр шийджээ. Найзынхаа уралгаар анх бэлтгэлд очсон бөгөөд шинэ орчинд баггүй төгшөж байсан ч удалгүй энэ спортод дурлалсан байна. Надад таалагдсан. Гэхдээ жаахан айж байсан. Шинэ хамт олонд орохоор гаргуу гэж шоолох болов гэж бодсон юм. Гэтэл үгүй бүгд дотны найз шиг л хүлээж авсан. Бэлтгэл дээр тэрэнд хинж тусалж хөнгөлөлт үзүүлсэнгүй. Бусдын адил бэлтгэл хийж ердөө сарын дараа анхны тэмцээндээ оржээ. Тэр үед шагналт байрт орж чадаагүй ч бууж өгсөнгүй. Аав ээж хоёр зүгээрээ дараагийн удаа болно гэсэн. Би дөнгөж 1 сар хичээлж байсан болохоор цаашдаа илүү амжилт гаргана гэдгээ ойлгож байсан юм а. Удалгүй амжилт үзүүлж эхэлсэн байна. 2 жилийн шаргуу бэлтгэлийн дараа анхны түрүү медалуудаа хүртжээ. Даниэль эрүүл тамирчидтай ижил ангилалд өрсөлддөг бөгөөд эрүүл мэндийн онцлогт нь ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэггүй байна. Би тэмцээнийг нь бараг үздэггүй. Барьж авах, өчөх мэх үед
аимшигтэй санагддаг болохоор харц буруулчихдаг. Ихэнхдээ хүүтэйгээ аав нь бас өвөө нь явдаг. Часть с ним ходит дедушка, то есть мой папа. Сегодня в копилке Өдгөө 12 настай самбуучин Чита, Ирхүү, Якутск, Москва хотуудад болсон тэмцээнүүдээс шагналт байруудыг хүртээд байна. Спорт тэрэнд хичээл сурлагад нь саад болдгүй, харин ч тус болдог гинэ. наоборот. Жилийн эцэст дандаа 5 авсан. 6 дугаар ангид онд сурлагтан болсон. Да он вообще все у нас умеет. Хүүд чадахгүй юм гэж үгүй. Дүүгээ 3 сартай байхаас нь харж эхэлсэн. Гэртээ аяг тавгаа угаан, банш чимхэн, цэвэрлэг хийн. Скутер дугуй тишүүргээд бүгдийг чадна. Тут катается на самокате, на велике, на коньках. В свободное время Данил, как и все дети, любит... Чөлөө цагаараа Даниэл бусад хүүхдүүдийн адил тоглоом тоглох дуртай. Харин тэрний мөрөөдөл тулааны спорттой холбоогүй. Тэрээр ирээдүйд усан хаатай шоуны сургагч болохыг хүсдэг. Харин одоохондоо тэрнийг шинэ бэлтгэл, шин тэмцээнүүд хүлээж байна. свои силы. Батут Сренов, Анатолий Тюльнев, середина земли, Забайкальский край. Бразилия. Самба багт наадмаараа алдартай Бразил улсад одоо Якутийн масс рестлинг тунчиг алдаршиж байна. Турнир собрал... Тэмцээнд Бразил, Кыргызстан, Уругвай, Франц, Америкийн нэгдсэн улс, Буркина Фасогийн тамирчид оролцов. Тэмцээнд Арнольд классик фестивалийн гол тайзны яг өмнө зохион байгуулагдсан байна. 10 жилийн ангилалд өрсөлдөж Казан хотод болох дэлхийн аврах шалгаруулах тэмцээний эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн өргөнөв. Первенство в Казани. В категории до 90 кг хүртэлгчэнд Бразилийн тамирчин Эрик Кампос, туршлагатай өрсөлдөгч Ивандру Паминаг ялж, улмаар үнэмлэхгүй жингийн шигшээ барилдаанд шалгарчээ. финала абсолютной категории. Там его остановили. Харин шигшээ барилдаанд тэрнийг хүн жингийн тамирчин Йоган Энрике да Силва зогсоож, өмнөд Америкийн үнэмлэхгүй аврах болсон байна. Оросын холбооны улсад болох дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн болон Якут хотод болох ил дарахны багийн цомын тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс маш олон байсан. Тиймээс өрсөлдөө маш ширүүн болж, жим бүрт тун өрсөлдөөнтэй барилдаан өрнөлөө. Еще одну путь. Мөн Уругвайн масс рестлингийн холбооны ерөнхийлөгч Винсенте Соса Рейс Оросын холбооны улсад оролцох эрхээ авчээ. Тэрээр Якутск хотод болох багийн цомын тэмцээнд өмнөд Америкийн шигшээ багийг ахлан оролцох юм. Якутске. Энэ жил Якутийн масс рестлингийн холбоо байгуулагдсны 30 жилийн ой тохиож байна. Олон улсын тэмцээн зохион байгуулах санаачлагыг холбооны ерөнхийлөгч Анатолий Анталевич Байшев гаргасан бөгөөд уг санаачлагыг манай холбоо тэмцсэн. Тэмцээний хамгийн том нээлт Бразилийн тамирчин Жулиана Силва байлаа. Пауэрлифтингийн тамирчин бүсгүй ихтгэл төгс өрсөлдөж, алтан медаль хүртэн Оросын холбооны улсад зорчих бэлтгэлээ базааж эхэлжээ. Напомним, чемпионат мира. Энэ оны 11-р сард Казан хотод масс рестлингийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болно. Үүний дараа буйхаг Якутск хот хүлээн авч, ил дарахны нэрэмжит олон улсын багийн цомын тэмцээн зохион байгуулах юм а. Айзана Бурнашова, Виктор Олесов. Ихэнх хүмүүс амьдралдаа ийм олон эрвээхээ нэг дор харж байгаагүй байх. Тэрнээс гадна энэ жил эрвээхийн тоо толгой сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч магадгүй байна. Эрдэмтдийн хэлснээр ийм гайхамшигт үзэгдэл зөвхөн эрүүл эко тогтолцоонд л бий болдог гинэ. Ян Жангвен бараг 30 жилийн турш эрвээхийг ажиглан судалжээ. Харин эрвээхээ олноор гарч ирдэг улиралд тэрээр өдөр бүр тэдэнд зориулан тусгай хоол бэлтгэж, эрч хүчээ нөхөхөд нь тусалдаг байна. Энэхүү тижээлэг уусамлын жорыг тэрээр судлаачидтай хамтран боловсруулжээ. Энэ уусмалд хам борхоцоо эсгсэн наалдамхай будааны шүүс борж ихэр ордог. Буцалгасны дараа баг зэрэг давс нэмдэг. Ян Жинвен уулаар банк хэсүүчлэн эрвээхийн амьдрах орчныг ажиглан төрөл зүйлийн мэдээлэл бүртгэж тоо толгойн өсөлтийг хяндаг. Энэ ажилда үнэнч зүтгэл нь нэг удаа амь насанд нь аюул учруулж байжээ. 2018 онд эргүүл хийж явахдаа хар баавгаатай таарсан байна. Маш том баавга байсан. Намайг хөөж эхлэхээр нь би чадлагаа ирээр гүйсэндээ. Гэтэл модны үндэст бүдэрч жижиг жалгууран унсан толгоороо өвчтөд зөхөж бараг 6 цаг ухаангүй өвчсөн байсан.
Цаг хугацаа өнгөрхийн хэрээр хунхай хөндийн байгаль хамгаалах ажил зөвхөн хувь хүмүүсийн хүчин чармаалтаар хязгаарлагдах болжээ. 2024 онд Яги хар салхи эрвээхэн амьдрах орчны зарим хэсгийг сүйтгэсэн байна. Энийний дараа орон нутгийн эрх баригчид олон нийтийн байгууллагууд болон сайн дурынхын нэгдэн экосистемийг сэргээх ажлыг эхлүүлжээ. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсийг суртаж эхлэхийн тулд уран бүтээлчид, гэрэл зурагчид, блогеруудыг татан оролцуулж, урлагийн бүтээл болон захим кампанид ажилд өрнүүлж байна. Бид санаа, бүтээл журам зоригоо бусдад хуваалцахыг хүсдэг. Ингэснээр хүмүүс өөрсдийн нөөц боломж, соёлоо шинэ өнцгөөс харж улмаар аялал жуулчлал болон соёлын хөгжлийн шинэ гарцыг бий болгоно гэж найдаж байна. Орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр байгаль хамгаалах үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн хөгжлийг ч дэмжиж байна. Бид хэд хэдэн нийгмийн байгууллагыг өрсөн. Тэд орон нутгийн иргэдэд эрвээхтэй холбоотой гар урлалын бүтээгдэхүүн хийж, түүнийгээ жуулчдад худалдаалахыг зааж байна. Мөн аяллаа сайн хөтөж болох ур чадвар сургаж байгаа. Энэ бол хүн ба байгаль хэрхэн зохицон оршиж болдгийг тод жишээ гэж бодож байна. Эрвээхэн хөнди улам олон жуулчин татгуулжээ. Гэхдээ Янжин Вэн шиг нутгийн хүмүүсийн хувьд эрвээхэ бол зүгээр нэг аялал жуулчлалын үзмэр биш юм. Байгалийн үеийн нэг хэсэг бөгөөд тэднийг хамгаалах үйл хэрэг нь бүх амьдралынх нь эрхэм зорилго болжээ. Өндөр технологи, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, квант технологи энэ бүхэн хятадын төв хэсэгт орших анхой мужийн тухай юм. 2025 онд тус муж цахилгаан автомашины үйлдвэрлэл болон суудлын автомашины экспортын хэмжээгээр улстай тэргүүлж автомашины үйлдвэрлэлийн шин төв болсон байна. Хятадын эрх баригчдын урилгаар Америк, Их Британи, Япон зэрэг орны сэтгүүлчид анхой мужид айлчилж байна. Тэдний дунд NIO компани үйлдвэртэй танилцсан төлөөлөгчид ч байжээ. Хятадын автомашины салбар эрчимтэй хөгжиж байна. Бид Chery, BYD, GAC зэрэг салбарын тэргүүлэгч компаниудтай нэгт хамтран ажилладаг. Анхой муж дахь 3000 гаруй сэлбэг үйлдвэрлэгч аж ахуй нэгжээс бүрдсэн кластер NIO компанийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг. Энэ жил бид үйлдвэрлэл, экспорт болон аккумулятор солих сүлжээний чиглэлээр шинэ амжилтад хүрэхийг зорж байна. Анхой мужид төвтэй автомашины өөр нэгэн томоохон үйлдвэрлэгч бол Chery компани юм. Тус компани 23 жил дараалан Хятадын автомашины хамгийн том экспортлагч хэвээр байна. Өнөөгийн автомашинууд ялангуяа ухаалаг машинуудыг үндсэндээ хөдөлгөөнт робот гэж хэлж болно. Тиймээс бид автомашин болон робот техникийн платформудаа нэгтгэсэн. Одоогоор энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд бид ухаалаг системийн хэрэглээг ихээхэн өргөжүүлсэн. Chery компани роботууд Малайз, Индонез зэрэг 30 гаруй улсад ашиглагдаж байна. Анхой мужид нийт 7 автомашины үйлдвэр мөн 3000 гаруй томоохон автосэлбэг үйлдвэрлэгч компани үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр нь нийлээд хүчирхэг аж үйлдвэрийн кластер бүрдүүлжээ. Все они образуют мощный промышленный кластер. Анхой мужийн автомашины үйлдвэрлэл маш хурдцтай хөгжиж байгаа бөгөөд одоогоор улсын хэмжээнд тэргүүлэх бүсүүдийн нэг болсон. Бид үйлдвэрээ энд байгуулахаар шийдсэн гол шалтгаан нь энэ. Тус мужид үйлдвэрлэлийн иж бүрэн сүлжээ бүрдсэн. Мөн энд 100 гаруй их сургууль байдаг нь чадварлаг боловсон хүчний доктортой урсгалыг бий болгож манай хөгжлийн найдвартай баталгаа болж байна. Хятадын төв хэсэгт байрладаг давуу талаараа анхой муж нь зүүн баруун өмнөд хойд бүсүүдийг холбосон зангилаа болж улсын хэмжээнд шинжилэл хөгжлийг түрэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.